Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. Хөгшин залуу хүүхэд томчууд эрэгтэй эмэгтэй ялгаагүй өдөр бүр цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийгээ мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэлээ удирдах дадал чадвартай болоход сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг танд туслана. За юуны өмнө бидний урилгыг хүлээн авч бас манай нэвтрүүлэгт оролцож аваад баярлалаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүгдэд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтраад сэтгэлийн дархлаа гээд сэтгэл зүйн боловсрол олгох цуврал нэвтрүүлгийг хүргэж байгаа. Тэгээд нийтдээ 12 дугаарыг хүргэсэн байгаа. Дараагийн дугаарын зочноороос тантай ярилцсандаа таатай байна. Баярлалаа. Урьж ярилцуулж агаад. Тэгэхээр та бит хоёрын өнөөдрийн ярилцах сэдэв бол одоо Альцгеймер буюу миний ойлгож байгаагаар бол одоо зөндгөрлийн өвчин гэж хэлдэг байх. Тэгэхээр энэ өвчний талаар ер нь хэр судлагдсан байдаг? Одоо ямар тохиолдолд ер нь ямар шалтгаанаар яагаад үүсдэг юм бол ер нь энэ одоо өвчнөд дэлхийн шинжлэх ухаан яаж тэмцэж байгаа вэ гэдэг талаараас үзэгч сонсогчдод нэвтрүүлгээрээ дамжуулж мэдээлэл хүргэх юм байна. Альцгеймер гэдэг өвчний анх судлагдсан төөх тэгээд энэ өвчнээ ер нь ерөнхий ойлголтыг одоо олон улсад юу гэж үздгийг гэдгээс тайлбарлаж хэлж өгөөч. Тэгэхээр ерөнхийдөө бол Альцгеймерийн өвчин гэдэг хүмүүс нэлээд сонсч ирсэн байх. Тэгээд монголчуудын хар ярианы үгээр бол зүнх өвчин гэдэг. Тэгээд анх бол түүхэндээ анхлаад хүн төрөлхтний дунд ингээд ямаа мартаж санаад, ямаа мэдхээ байгаад тэгээд ялангуяа энэ хөгшин наснд ингээд тохиолдож исэн. Энэ байдлыг болохоор тэнэгрэл гэдэг нэр томооны доор болохоор деменшиа буюу тэнэгрэл гэж нэрлж заншсан, хэрэгэлсээр ирсэн. Тэгээд явандаа энэ тэнэглэлэн дотроо олон юм шалтгаантай байд юм байна. Олон янзын тэнэгрэл байдаг юм байна. За тэрний нэг нь Альцгеймер юм байна гэд ингээд судлан гаргасан байдаг. Тэгэхээр энэ талаар болохоор илүү онцлогоонд наривчилж орж ирсэн ерөнхийдөө Америкийн онцлогооны ангилал гэж байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцлогооны ангилал гэж байдаг. Тэгэхээр эдгээр ангилал болохоор одоо өнгөрсөн зуунд буюу 1990-ад оны үед болохоор онцлогоонд илүү наривчилж орж ирсэн байдаг. Тэгээ Альцгеймерийн өвчин өөрөө бол нэлээд сайн судлагдсан. Одоо ч гэсэн дэлхийн нийтэд судлагдсаар байгаа. Тэгээ юу нь илүү төлхөө судлагдж байна гэхээр шалтгааныг нь олж тогтоох, нөгөө талаар хэрхэн яаж эмчлэх вэ? Хүнийхээ амьдралын чанарыг хэрхэн дээшлүүлэх вэ? Энэ талаар илүү их төлхөө судалгаанууд хийгдэж байгаа. Олж тогтоож байгаа, илрүүлж байгаа шалтгаануудад одоо зөвхөн жишээлбэл ямар шалтгаанууд ер нь Альцгеймерт илүү нөлөөлөд байна гэж үзэж байна вэ? Тэгэхээр олон янзын тэнэгрэл байдаг гэлсэн. Тэнгүүд Альцгеймер юугаараа ондоо вэ гэхлээр Альцгеймерийн өвчин ерөнхийдөө бол ихвчлэн 65-аас дээш насны хүмүүс тохиолддог гэж байгаа хгүй илүү өндөр наснд. Тэгэхээр өндөр настай хүмүүсийн тэнэгрэлд орж байгаа дийлэнх шалтгааныг бол Альцгеймертэй холбож үзэж байгаа гэсэн. Тэнгүүд Альцгеймер гэдэг өвчин өөрөө ерөнхийдөө бол анхдагчаар тохиолдно гэж ярьдаг. Анхдагч гэж юу гэсэн үг вэ гэхлээр гадны ямар нэгэн нөлөө байхгүйгээр биеэ дааж өөрөө үүсдэг өвчин гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр Альцгеймер гэдэг өвчний яг ингээд 100% энэ зүйлээс болоод Альцгеймер үүсэж байна гэдэг шалтгааныг бас судлан тогтоогоогүй гэж үздэг. Гэхдээ орчин үед ингээд судалгаа шинжилгээ сайжраад ирэхин хэрээр генийн шинжилгээнүүд хийгдэхин хэрээр тухайн хүмүүст бол генийн өөрчлөлтүүд нэлээд илэрж байгаа. Тэгэхээр яг ингээд Альцгеймертэй холбоотой одоо Альцгеймерт өвдсөн хүмүүст илүү төлхөө илэрдэг генүүд гэдэг зүйлийг бол тогтоосон гэсэн үг. Тэгэхээр тухайн генийн өөрчлөлттэй хүмүүст бол Альцгеймер нэгдүгээрт илүү үүсэж байна. Тэгээд тэр генийн өөрчлөлтийн улмаас тухайн хүнд ямар одоо өөрчлөлт тархинд уурах тархинд илэрж байна гэхлээр уурах тархиныг юм хордуулах нөлөө бүхий уургууд одоо Альцгеймерээр хүмүүсийн уурах тархинд илүү их байгаа гэсэн. Нэгсэндээ тэр уургийн нийлэгжилт нь их эсвэл бол тэдгээр уургийг одоо цэвэрлдэг тэр эсрэг уургуудын ажиллагаа дарангуулагдсан ч юм уу те. Тэгээ улмаар тархи илүү хордож байгаа учраас Альцгеймер үүсэж байна гэж үзэж байгаа. Гэхдээ мэдээ 100% бол шууд одоо ханаа таслаа гэхэд үүсгэж байна эмчилгээ гэдэг ч те. Гэхдээ одоо энэ хүмүүс илүү төлхөө өвчилж байна гэдэг талаас илүү яригдж байгаа гэсэн. Тэгэхээр насжилт бол нөлөөд юм байна. Тэгэхээр яг бас 100% тийм биш л дээ. Тухайн Альцгеймерээр өөрийг нь илүү өвтгдөг сонгомл генийн өөрчлөлтүүд байгаад байгаа гэж илүү ойлгож болно гэсэн. Тэгэхээр хүн 65-аас дээш насны хүн болгон бол өвдөхгүй. Зөвхөн миний хэлж байгаа нь 65-аас дээш насны хүмүүс тэнэгрэлд орлоо гэж үзэхэд тэрнийх нь ихэнх шалтгаан Альцгеймер байгаа гэсэн. Тэгэхээр тэр 65-аас дээш насны тэнэгрэлд орж байгаа хүмүүст гол нь судлаад үзэхээр тэдгээр төрлийн генийн өөрчлөлтүүд илүү илэрж байна гэсэн санаа байхгүй юу?
Альцгеймерийн нөлөөлөх хүчин зүйл дээр нэмээд хэлэх юм бол одоо яг ингээд бидэрт өнөөдрийн байдлаар ирж үзүүлж байгаа хүмүүс донд ингээд анзаарахаар айгүй их апод наснууд ганцаараа амьдардаг болсон байлээ. Орчин үеийн амьдрал хотжилт өөрөө хүнийг нөгөө биедан амьдрахад айгүй боломжтой орчин үүсгэж байгаагаас хамаарат тэрөө тэнгууд ганцаараа амьдардаг ахмадуудын дунд ингээд нөгөө анзаарж байгаа зүйл бол хүнтэй ярих нийгмийн харилцаа нэлээд хомс. Тэгэхээр Японд хийсэн судалгаагаар жишээлбэл нийгмийн харилцаанд ордог ахмад настан нийгмийн харилцаанд бага ордог ахмад настан харьцуулахад бага ордог нь илүү одоо альцгеймерээр өвдөх эрсдэл өндөр. За альцгеймер биш мах бусад тэнэглэлээр өвдөх эрсдэл өндөр байгаа байхгүй юу? Тэгэхээр нийгмийн харилцаа гэдэг зүйл өөрөө уурах тархийг аягүй сайн ажилуулдаг. Холбоосуудыг байнгын нөгөө ингэж ажилуулж идэг зүйл учраас харилцаанд орох тусмаа бид нар бас альцгеймераас аягүй сайн сэргийлнэ. Тэгэхээр нийгмээс тусгаарлагдаад ганцаараа амарна гэж зожиг байх тусмаа энэ өөрөө одоо тэр хүн зөнөхөд илүү артуулна гэж ойлгож болно. За тэгээд ер нь бол альцгеймерийн хажуугаар судасны тэнэгрэл ч юм уу, Паркинсон ч юм уу олон өвчмөс хавсарч болдог. Энэ тусмаа бол явц жоохон хүнд дэмжлэгийн арга хэмжээ бол нэлээд бас цогц сайх болно. За тэгээд альцгеймертэй хүмүүс өөрөө одоо хүндрэх тусмаа сэтгцийн өөрчлөлт давхар илэрж идэг. Ерөнхийдөө бол зан аашийн хувьд айгүй зөрөөд хүүхд шиг эсвэл догшин байж чадсан, эсвэл түгшсэн, айсан, сандарсан. За тэгээд ерөнхийдөө бол үг хүлээж авахгүй өөрийнхөө зүтгэх те. За цаашлаад хийм хард сонсох, эрүүн тойрны хүмүүсээ хардах, сэрдэх гэх мэтчлэн бүр сэтгцэн өөрчлөсөн илэрч гарч ирдэг. Тэгэхээр ингэх тусмаа тэр хүнд нэлээд удажийн шинж тэмдэг даамжирж нэгдээл илтгэж байгаа. Ер нь онцлогдсон байдлаас харахад хичнээн хувьтай ч юм уу те. Хичнээн хүн ер нь альцгеймер онцлогдсон гэдэг үед. Тэгэхээр дэлхий дээр одоогор бол яг тэнэрэл гэдэг үгтэй хүмүүс бол одоо энэ оны байдлаар судалгаанаас харахад 55 сая гэж байгаа байхгүй юу? 55 сая иргэн гэсэн 8 тэрбум хүнд. Тэгээд энэ тоо бол цаашдаа өсөх хандлагатай. 2050 он гэхэд бол ер нь 130 ба түүнээс дээш сая хүн тэнэрлэлээр өвчлөнө гэж байгаа. Тэгээд тэнэрэл гэх энэ альцгеймер гэх өвчний маань болохоор одоо хаана илүү тохиолж байгаа гэхээр Энэтхэг, Хятад тэгээд ер нь Азийн орнуудад илүү дэлгүү байгаа. Тэгэхээр яг ингээд хөгжилтэй улс орнуудыг харьцуулаад үзэхээр яхаа өндөр хөгжилтэй улс орнд харьцангуй бага, дунд болон доогуур хөгжилтэй улс орнд илүү өндөр гэдэг. Тэгэхээр одоо жишээлх юм сая альцгеймерээр өвдөх эрсдэл гэдээ хойлоо ярьсан. За насжилт байгаа тухайн тэр хүний нөгөө удамзын онцлог байх нь. За тэгээд дээрэс нь гэр бүл дотроо урд нь хэрвээ альцгеймерээр өвдөжсэн эсвэл тэнэрлэлээр өвдөжсэн хүнтэй байх тусмаа одоо тэр нөгөө өөр хүүхдүүдэд нь илрэх магадлал өндөрөө гэсэн байхгүй юу. Тэгэнгүүт хамгаалах төлөв хүчин зүйл нь юу вэ? За мэдээж саяны зүйлсүүд байгаа. Нөгөө тал юу удамгүй ч юм уу те. За тэр гений өөрчлөлт байхгүй. Нөгөө талаар болохоор тухайн хүний болохоор амьдралын хэм маяг. Жишээлбэл биеийн идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүн идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүнээсээ илүү одоо зөнөөрөх альцгеймерээр өвдөх эрсдэл нь бага байна. Хөдөлгөөний тусмаа сайн гэсэн. За өндөр боловсролтой тусмаа альцгеймерээр өвдөх нь бас бага. За тэгэнгүүт жишээлх юм бол одоо хоол хүнстэй эрүүл хооллох, эрүүл орчинд амьдрах гэдэг. Тийм учраас энэ талаасаа ч гэсэн агуулгадаад магадгүй юунд нөгөө дунд болон доогуур оролт урс орнд илүү өндөр ээж болно. Дээрээс нь хүйсийн бас ялгаа байдаг. Гэтэ энэ бол яг нөгөө заавал гэсэн үг биш, зүгээр хандлагыг харахад эмэгтэй хүмүүс илүү альцгеймерээр өвддөг гэж байгаа. Гэтэ энэ яагаад вэ гингүүт яг эмэгтэй хүүсэн дээр тийм онцлог шинж бол байгаа даа биш. Илүүтэй нөө эмэгтэй хүмүүс эрэгтэйгээс илүү урт насалж байна. Тэгэхээр нөө урт насалт нь өөрсөнд нас нөлөөлж байна. Дээрээс нь эмэгтэй хүн цэвэршилт гэж явагддаг. Тэгэхээр бидрийг яг нөхөн үржих насанд эстроген гэдэг бидрийг юм одоо залуухан байлгадаг те эрүүл байлгадаг маш юм онцгой даавар байдаг. Тэгэхээр цэвэршилтийн улмаас энэ даавар ихээр нийлэгдэж жаад огцон багасаад ерөнхийдөө бараг маш бага түвшинд очино. За тэгэнгүүт энэ эстроген дааврын өөрчлөлтөд улмаас эмэгтэй хүнд асар олон танин мэдхэн өөрчлөлтүүд ер нь бол гардаг л та. Тэгэхээр үүний нэг шинж байдал нь бас хэрвээ тэр эмэгтэй өөрөө одоо альцгеймерээр өвдөх эрсдэлтэй, удамдаа альцгеймерийн эмэгтэй хүнтэй эсвэл нөгөө гений өөрчлөлтөд бол илүү альцгеймерт орох магадлал гэх зэрэгээр яригдана гэсэн. Тэгэхээр товчлох юм бол альцгеймерийн өвчин бол яг энэс үүснэ гэсэн юм байхгүй. Гэхдээ эдгээр хүчин зүйл байх тусмаа өвдөх эрсдэл их юм а гэж л илүү ойлгоно гэсэн үг. Сүүлийн үед ковид гарснаас хойш гэх юм уу те хүмүүс бас ингээд нөгөө нэг шинж тэмдэг нь мартамхай болох гэдэг нэг тийм зүйлийг мэдээллийг маш их харсан л да. Тэгээд тэрнтэй холбоотойгоор ч юм уу эсвэл бол бас нэг зүйл нь эмэгтэйчүүд одоо төрөх насны эмэгтэйчүүд тий кисэр хагалгаагаар төрөх ч юм уу наркозонд орох ч юм уу ийм зүйлс олон орсон хүн бас мартамхай болох хандлагатай байдаг гэд энэ бүхэн бас механикаар одоо ингээд нас ахих тусам тий энэ мой тогтоолтод нөлөөлдөг ч юм уу тийм хүчин зүйл болох уу одоо мартамхай болох ч юм уу тий тархины мэдрэлийн эст нөлөөлөх үец халдварт өвчнөөр
өвчлөх гэх мэт зүйлс. Тэгэхээр ер нь бол альва зүйл нөгөө шууд шалтгаан болох нь нэлээд бага байдаг л да. Альва зүйл одоо халдвар төвчнүүд бол шууд шалтгаан болж байгаа шууд нөгөө үүсгэж чинь тодорхой. Одоо яг ийм амьдралын явцад үүсэж байгаа эмгэгүүд бол олон хүчин зүйлийн бөөгнөрлийн улмаас тэр хүндээ үүсдэг гэж ойлгож болдог. Тэгэхээр ковидын үед мартамхай болж, наркозны дараа мартамхай болж байна. За энэ бүгд бол нөлөөлөх хүчин зүйл болохоос биш хизээч шууд таныг тэнэрлэл дүүргэх одоо шалтгаан болж чадахгүй. Гэтэ жишээлх юм бол ковид үед чинь цус өтгөрөл үүсэж исэн тий. Тэнгүүд улмаар ингээд нөгөө тухайн хүнд цусны эргэлтийн одоо өөрчлөлт үүслэе гэж үзье. Тэгэхээр яг ингээд жишээлбэл Альцгеймертэй хүмүүст ерөнхийдөө бол цусны шалтгаан бол одоо цусны шалтгаанд өөрчлөлт хүмүүс нэлээд төгөөмөл байдаг. Цусны шалтгаанд өөрчлөлт гэж юу хэлэх вэ гэхлээр артерийн даралт ихс эмгэгтэй, за эсвэл суд сатууралтай тий. За гих мэтчлийн судасны өөрчлөлттэй хүмүүс гэсэн үг байхгүй. Энэ өөрөө цусны эргэлтийн тогтолцоонод өөрчлөлт үзүүлж байгаа. Ингээд нөгөө улмаар дам олон нөлөө гаргана. Тэгэхээр энэ хүмүүст одоо Альцгеймерээр өвдөх эрсдэл бол илүү өндөр байдаг гэсэн. Тэгэхээр тэр шалтгааны хавуулмаас ер нь бол яг Альцгеймер гэдэг өвчин болохоор уурэг тархины яг нөгөө ой санамжийг хариуцсан гиппокамп гэдэг бүтэц байдаг. Тэгэхээр тэр бүтэцэд болохоор ерөнхийдөө илүү одоо сонгомлоор илүү их нөлөөлдөг. Одоо Альцгеймераар өвдөөд нас орсон хүмүүс задлан ихэд тэр бүтэц нэлээд хатан гэрсаад одоо жижигрээд одоо үүргээ одоо нэлээд алдсан байдаг гэсэн. Тэгэхээр ой санамж бол ер нь Альцгеймерийг илтгэх том шинж бол мөн. Тэгэхээр яваандаа тэр хүнд бусад хүчин зүйлүүд нь бас давхар байж иж Альцгеймер төрөхөөс гэтээ нэг хүчин зүйлээс бол шууд Альцгеймерт шилжихгүй. Монголд ер нь одоо бүртгэгдэж байгаа тохиолдлууд хэр байдаг вэ? Монголд бол тохиолдож байгаа. Гэхдээ яг ингээд Монголд тэд байна гэсэн тархалтын судалгааг бол би юус олж хараагүй байгаа. Гэхдээ одоо ингээд бид нэр бол өдөр тутамдаа ингээд нөгөө амбулатор суун гэхэлэр хүмүүс ирэхээр үзээ сууж байгаа. Тэнгүүд ингээ өндөр настай хүмүүс за одоо ер нь хүмүүс төлхөө илэрдэг гол шинж бол айгүйх юм мартаж байгаа. Анхаарал их алдагддаг. За энэ бол Альцгеймерийн ихэнх үеийн шинж мөн үгүй мөн. Гэхдээ зөвхөн Альцгеймерийн үед илэрдэг шинж биш, түгээмэл илэрдэг шинж. Тэгэхээр аль нь ч яж болно. Одоо аль ч өвчний улмаас байж болно. Гэхдээ юм мартаад байгаа бол хүмүүс ингээд нөө имчилүүлж байгаа шүү дээ. Тэгээ эргэн сэргэж байгаа юм бол та ингээд болж гинэ гэж болгоно. Хэрвээ эргэн сэрэхгүй бол өшөөсөө амжилуулээд өшөө энийгээ нухацтай авч үзээрэй гэж бол хэлнэ. Тэгвэл яг баттай оншилгоог яаж хийх юм бэ? Одоо оншилгооны арга нь яг бүрэн хүчсэн үү? Олон улсад бол ерөнхийдөө гений шинжилгээгээр тухайн хүнд нөгөө Альцгеймерийн өвмөс ген байна уу гэдгийг бол шинжилж олж тогтоож байгаа. Дээрээс нь нөгөө гистологийн шинжилгээгээр тархинд гарч байгаа өөрчлөлтүүдээр нөгөө түрүүний хэлсэн Альцгеймер үед ийм нөгөө уургийн өөрчлөлт нь ордог гэсэн шүү дээ. Тэр уургийн нөгөө юу их байдал байна уугүй гэдгээр нь бол оншилдог. Давхар хамгийн гол одоо зүйл юу вэ гэхээр мэдээж эмнэлзүү байгаа. Эмнэлзүү нь бол ерөөсөө л нөгөө эмч үзлээ ойн өөрчлөлт хэр хүчтэй байна. Дагаад бусад танин мэдгүй өөрчлөлт хэр хүчтэй байна. Түүн дээр нь үндэслээд л шууд оншилно гэсэн. Дээрээс нь толгойн зураг бас аавна гэдэг олон шинжилгээнүүд хийгдэн л дээ. Одоо ч юм уу тий тусан төрлийн хүмүүс донд нь магадгүй Альцгеймертэй хүн байлаа гэж бодъё. Тэгвэл тухайн одоо ойр тойрны гэр бүлийн хүмүүс магадгүй ирээдүйд үүсэх эрсдлээс өөрсдийгөө урдчлан сэргийлэх боломжтой юм. Боломжтой байлгүй яхав. Тэгэхээр одоо орчин үед хүмүүсийн гол хийж байгаа судалгааны аргууд юу вэ гэхээр ерөөсөө эмчилгээний дээр айгүйх төвлөрж байгаа. Тэгэхээр орчин үед ингээ яригдж байгаа эмчилгээнүүдийн арга дээр сонирхолтой аргууд юу вэ гэхээр нэгдүгээр биеийн хөдөлгөөн байгаа. Тэгээд ингээ амьтад дээр айгүй олон судалгаа хийж байгаа. Ингээ Альцгеймерийг үүсгээд тэгээд амьтад дээрээ судалгаа ангууд ингээд биеийн хөдөлгөөн хийх тусмаа одоо тэр амьтанд одоо Альцгеймер нь үүсэх эрсдэл багасна тий. Үүссэн ч явц нь удаашрна гэх мэт чинь. Тэгэхээр биеийн хөдөлгөөнийг айгүй сайн идэвхтэй хийж явах хэрэгтэй. Эрүүл амьдрал хэм маяг, эрүүл хооллолтыг за тэгээд дээрэс нь нөгөө даралт ихсгээд сэргийлэх те судасны ямар нэг өөрчлөлт гарахаас өөртөө сэргийлэх хэрэгтэй. Тэхийн тулд биеийн жингээ хянан, даралтаа хянан, за тэгээд сахар байна. Одоо чихрийн шижээ өвчтөе хүмүүсийн судасанд бол маш их өөрчлөлт орно. Тэгэхээр чихрийн шижээ өөрөө бас Альцгеймерийн үүсгэх тэр эрсдэл хүчин зүйлд ордог учраас сахараар өвдөхгүй хичээх хэрэгтэй гэдэг тэр хүн ерөөсөө биеийн эрүүл мэндийг маш их хичээх хэрэгтэй. Дээрэс нь стрессээ зөв тайлах гээд өөрийн оюун санааны эрүүл мэндээ бас аюул сан хянах хэрэгтэй. Дараагийн арга нь болохоор сүүлийн үед бас ингээд судалгаанд хэрэглэж байгаа болохоор йог, бясалгалын аргууд аюух байгаа. Тэгэхээр яг ингээд нөгөө Альцгеймер төрөө өндөр боловсролтой тусмаа Альцгеймерээр өвдөхгүй гэсэн шүү дээ.
Тэрний ингээд цаад механизмыг судлахаар юу гэхээр хүний уурэг тарих болохоор зүгээр л ингээд мэдрэлийн эсүүд энэ тэнд байдаг биш. Одоо яг ингээд нөгөө залгуурууд ингээд уртцах залгуурууд хооронд нь холбдог шиг тэр мэдрэлийн эсүүд хоорондоо хэр сайн холбоос үүсгэж ийн төдий чинээ тэр ухаантай хүн, төдий чинээ тарих нь үйл ажиллагаа сайтай хүн гэж явагддаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг ерөнхийдөө энэ тэнгэрлэгтэй хүмүүст үүсдэг гол асуудал юу гэхээр энэ холбоосууд ингээд ерөнхийдөө алдагддаг гэсэн үг. Тэгэхээр жишээлбэл би өнөөдөр тантай танилцлаа. Тэгэхээр миний хоёр мэдрэлийн ингээ хоорондоо холбогдоод таныг санахаа үүсгэж чаа гэсэн үг. Тэнгүүд би тантай хизээж уулзахгүй байж магадгүй 20 жилийн дараа уулзаад за энэ үйл явдлыг санамхад тэр ийштэйгээ санантэй энэ нөгөө зам маань байж байгаа учраас тэнд ингээд нөгөө сигнал дамжиж хүчтэй сигнал өгөхөд би ажиллагаа ерөөхдөө энэ сигнал байсаар байна л гэсэн үг. Тэгэхээр Альцгеймерт өмслөөр энэ холболт ерөөсөө үүсэхгүй ингээд санаж байгаа тогтоож байгаа юм шиг боловч удалгүй ингээд энэ холболт үүсэхгүй шууд сарнаа алга болоод байна гэсэн үг. Тэгэхээр боловсрол багтаа хүмүүсийн хувьд болохоор нөгөө юм ингээд баг унших тэ эрдэм мэдлэг олох тусам хүний уурэг тархины холбоосууд ихсэлээд юм байна л да. Идэвхтэй ажиллаад маш их хэмжээний утасаар холбогдоод байна гэсэн. Тэнгүүд боловсрол одоо баг хүмүүсийн хувьд болохоор энэ утас цөөхөн. Тэгэхээр Альцгеймер ингээд өвчөө өөрөө нөгөө тархийг хордуулаад энэ холбоосуудыг устгаж яхад цөөхөн юмыг устгах, их юмыг устгах хоёрт бол хугацаа энэ их орно штэ. Тэгэхээр ер нь бол бясалгал гэдэг зүйл хүнд яаж нөлөөлдөг юм гэхээр энэ мэдрэлийн эсүүдийн хоорондын холболтыг аюул сан хэсгэж өгдөг. Шин холболт гаргаж өгдөг чанартай. Тэгэхээр бясалгалаар тэр хүмүүс хичээллэж олно. За тэгээд йог ч гэсэндээ нөгөө анхаарал хэр сайн тогтоож ингэх тусмаа уурэг тархины ингээд нэгдмэл ажиллах чанар сайжирна гэсэн. Тэгэхээр юм сайн унших, ер нь тархиа сайн ажилуулах, стрессээс хамгаалах, тэгээ эрүүл амьдралын хэв маяг л гэж хэлнэ. Гэх мэтчлэн ингээд олон амьдралын хэв маягаар бол хүн өөрийгөө сэргийлэх боломжтой. Нэгсэндээ тархины фитнесийг бол хийх хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ. Яг зөв. Тий. Тэгээд одоо тэр тарих холбол багтаа тарих гэж одоо эвдэрч гэмтэгтэй илүү хэврэг байна л гэсэн үг. Одоо нөө ясан сэрэг хүн яс хурахт амархан байдаг шиг тархины холбол сэрэг хүний тарих одоо улам юм мартах сөнөрхтөө амархан л гэсэн үг. Түрүүний хэлдэг тэр нөгөө нэг яана би мартамхаа болоод байна гэдэг айц хүмүүст байгаад идэг байхгүй юу. Тэнгуут ингээ одоо аманд нь орж ирдэг ганц зүйл нь Альцгеймертэй болж байгаа юм биш үсттэй гэж ярьдаг хүмүүсийг би айгүй олон сонсч ирсэн л доо. Эргээд нөхөн сэргэгдээд тухайн зүйл нь ингээ хэвэн болж ивэл энэ бол ямар ч асуудалгүй гэсэн үг байна. Тийм эмчлүүлээ. Одоо жишээлбэл эсвэл готролтой хүмүүст яг ийм асуудал гарна. Эсвэл маш их стресстэй хүнд эсвэл нойр гүцсэн хүмүүст яг энэ түгээмэл гарна. Тэгэхээр нойрондоо сайжраад байнгут тийм. Ер нь бол юм болгон марталтаар л баг эхлээд ээж болно гэсэн үг. Тэгэхээр та ингээд нойргүдэлтэй эмчлэлээ таны мартахтайгаа сайжраад одоо анхаарал төвлөлтөйгаа сайжирж имжлэгжил байвал та тэрэндээ санаа зовлтгүй гэсэн үг. Түрүү нөгөө ярилцлагын ихэнд та ой дурсамж алдах зүнэгрэх олон өвчний нэг нь Альцгеймер гэж хэлжсэн шүү дээ. Хөнгөн хэлбэрүүд нь одоо жишээлбэл өөр ямар нэршилтэй өвчин юмуд байх юм бэ? Жишээлбэл Паркинсоны өвчин гэж байгаа. За одоо гар хөл салгалж чирдэг те. Энэ бол тархины тэнэрлэлийн нэг хэлбэр эмгэг. За тэгээд давхар нөгөө ингээ хорио гэд ингээд үл хөдөлгөөний юм өөрөөс үл хамааран хөдөлдөг ийм тэнэрэл байдаг. За судасны шалтгаан тэнэрэл гэд бас байдаг. Судасны хатварлуудын улмаас үүсэж байгаа. Тэгээд ерөнхийдөө гих мэтчлэн олон тэнэрлүүд байгаа л да. Тэдгээр бусад одоо архины шалтгаан тэнэрэл нөгөө сэтгц мансууруулах бодисын шалтгаан тэнэрэл, дохын шалтгаан тэнэрэл гээд өвчнүүдийн улмаас бас үүсдэг тэнэрэл гээд олон тэнэрэл байгаа. Тэгэхээр эднийг шалтгаан нь тодорхой учраас шалтгааных нь эсрэг эмчилгээ хийх юм бол одоо эмчлэгдэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр яг уу одоо ингээд тэнэрлүүдийг эмчлэгдэх, үйл эмчлэгдэх гэх хоёр ангилдаг л да. Жишээлх юм бол одоо ингээд хүн осол гэмтэл аваар осолд орчлоо. Тэгэхээр тэр гэмтлийн улмаас төр зүрийн байдлаар яг тэнэрлэлд ороод байлаа гэхэд тэр гэмтлийг эмчлэхэд хэрвээ тарих одоо хэр хүнд гэмтсэн те тэрнээс л хамаарна гэсэн. Хэрвээ гайгүй бол тэр хүн эмчлэгдлээ сэргэн. За магадгүй эрт үедээ онцлох юм бол эдгээр зүйлс бас эмчлэгдээ сэргэн гэсэн. Удах тусмаа тэгээд тарих их хэмжээгээр одоо нэг холбоосууд нь гэмтсэн мэдрэлийн эсүүд өөрсдөө өгөрч хаосарсан байх тусмаа үл эргэх рүүгээ орно л гэсэн үлдээ эмчлэгдэх боломжгүй. Гэхдээ эмчлэгдэхгүй гэхээр хаян гэсэн үг биш. Одоо эмчлэгдэн гэдэг нь буцаад эргэн хэвэндээ орох гэж байна. Эсвэл яг байгаа одоо алдагдлыг тэр чигтэнд бариад даанжруулахаас сэргийлэх гэж бас байгаа байхгүй. Тэгэхээр бид нар аль бол даанжрахаас нь бүр зүгээр болохгүй ч даанжрахаас бид нар сэргийлэх төлөө амьдрна гэсэн үг. Альцгеймерийн эмчилгээний арга барил тэгвэл одоо хэр хөгжиж байгаа вэ? Ер нь бол ингээл шууд одоо бас баралтаар дуустгал ийм л өвчин гэдэг айгуу тийм тавилан хэцүү гээл
Одоо ер нь шинжлэх ухаанд хэр судлагдж байна вэ? Эмчилгээний арга барил нь. Тэгэхээр эмчилгээ бол байгаа. Тэгэхээр төрөөнийх шиг нөгөө хамгаалах зүйлсээ амьдралын маягаар хийдгээрээ хийн. Эмийн эмчилгээнүүд байгаа. Гой юм Монголд ч гэсэн эмийн ороод ирсэн эмнүүд бол зөндөө байгаа. За тэгээд тухайн хүний нөгөө эмнэлзэн шинж тэмдэг өөр айгуу чухал. Хүнд байх тусмаа одоо гардаа асаргаа тэр хүнд нөгөө чиглүүлэхтэй олон зүйл хэрнэ хөнгөн байх тусмаа хөнгөн эмчилгээ гэдээ явна гэсэн үг л дээ. Тэгэхээр үе шатаас хамаарат бол эмчилгээ байгаа. Тэгээ энэ дээр нэг зүйл хэлэхэд бол Альцгеймер өөрөө бол өвөлт хүргэдэг өвчин бол биш. Өөрөө бол өвчнөд өвөлт хүргэхгүй. Альцгеймер улмаас тэр хүний нөгөө бүх чадамжууд алдагдана гэсэн танин мэдгүй хүндрэх тусмаа. Тэгэхээр жишээлх юм бол одоо жишээлбэл за ковид гэдэг өвчин тархлаа. Тэгэхээр Альцгеймертэй хүн чинь ковид туслаа гэхэд хажууд нь гардаа асарж байгаа асран хамгаалагч маш чухал байр суурь байхгүй бол тэр хүн хизээч нөгөө эрүүл хавгаа сахиж чадахгүй, эмээ одоо санаа дуу чадахгүй гэх мэтчлэн. Тэгэхээр дандаа энэ байдлаар нөгөө хоёр дахь шалтгаанаар илүү их амархан насарч гад идэг гэсэн. Эдгээр хүмүүс нөгөө бие хамгаалах талаараа ойлгомжгүй те шийдвэр гаргах чадвар, одоо эргэн тойрон дүгнэлт өгөх чадвар, бүх чадварууд алдагддаг. Тэгэхээр энэ талаасаа хүмүүс давхар нөгөө тэр эмчилгээнд дандаа нөгөө урьдчилан сэргийлэхүүдийг байнга хийж явна гэсэн үг. Тэгэхээр манай улсад одоо бусад улсад ашиглагдж байгаа Альцгеймерийн эсрэг одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ямар түвшинд байгаа вэ? Ер нь олон улсын удирдамж байдгүй яг юм бол. Ахмад усны удирдамж гэж бол байгаа. Манай улс бол яг удирдамж стандартын хувьд бол олон улстайгаа хөл нийлүүлээ явж байгаа. Геронтологийн төвгээд бас төв байгаа. Дүүргүүдэд ахмад насны бас төвүүдгээд байгаа. Гэхдээ гол нь нөгөө Монгол улсад болохоор яг ахмад наснуудыг одоо ер нь зөвхөн ахмад насны ч гэлтгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдгээ бүх хүмүүст асран хамгаалагчийн асуудал айгүй хурцаар тавигддаг. Тэгэхээр хин нэгэн хүн заавал өөрийнхөө амьдралыг одоо золиослж тэр хүнийг гардаа асрах хэрэг гарна. Тэнгүүд тухайн тэр чигээр одоо амьдралын чанарын асуудал хөндөгддөг. Тэгэхээр энэ талаасаа аваад үзэхлээр ерөнхийдөө бол тусламж үйлчилгээ байлаач одоо хүрэх чадвар хомс те тэр хүндээ хүрэх нь хомс эсвэл хүрлээж чанартайгаар хүрээ тэр хүний амьдралын чанарыг яг дээшлүүлээд бидний нөө яг ингээд санснараа яг ингээд хүрэх байдал бол нэлээд хомс байгаа гэж хэлж болно. Одоо зарим хүмүүс бүр эмнэлгийн мэрэгжлийн тусламж шаардлагатай те гэх мэтлэн гэхдээ жишээлбэл яг ар гэрт нь очиод ч юм ингээд эмнэлгийн мэрэгжил хүрэх тэр хүний нөөц өөрөө хэр агаалаа боломж хэр агаалаа тэнгуү тэрийг бас авах нөгөө эргээ санхүүгийн чадамж гэх мэтчлэн аюуг асуудлуутай. Тэгээ тиймдээч ерөнхийдөө манай улсад бүх ихэнх өвчин тэр дундаа энэ зүнх өвчин ч гэсэндээ нэлээд хожуу бүр ингээд бүх юм илт тод болоод одоо өөр ямар ч аргагүй зөвхөн энэс цаашаа хөндрүүлэх хүмсэн гэсэн үедээ илүү ирж онцлогдох эмнэлэгт хандах нь арай их байх жишээ. Тэр бас ерөнхийдөө ар гэрээ дотроо ингээд арга цагаал яваад идэх ч юм уу те. Эрт онцлох боломж үүд юм. Эрт онцлог гэдэг нь хүн ерөнхийдөө ер нь бол айл гэр өөрөө хэр хоорондоо дотно гэдэг аягүй чухал байдаг. Хүн өөрийгөө бас хэр мэдэх вэ гэдэг. Гэхдээ хамгийн гол нь Альцгеймертэй хүмүүсийн сул тал өөртөө шүүмжлэлтэй чадвар аягүй алдагддаг учраас шинж тэмдэг эсвэл үгүй зүгээр гээд эсвэл аягүй том юм шиг ингээд үнэн бодтой хэлж чаддаггүй. Тэгэхээр Альцгеймерийг онцлоход бол асран хамгаалагч буюу ар гэрийн хүний одоо асуултанд хариулж байгаа байдал аягүй чухал байдаг. Тэгэхээр ар гэрийнхэн хэвэндээ ямар байсан сүүл үед өөр болоод байна гэдэг хэрсэн анзаарч мэдэж таньж чадчихээн. Төдий чинээ тэрийг эмчид хэлээд хоорондоо ингээд ойлголцох боломжтой. Тэгэхээр түрүүний хэлсэн шиг нэг ганцаараа амьдардаг настангууд их байна. Тэгэхээр бүр ингээд тархитаал тулсан арайчтай гэж ил тод анзаарахтал биш л бол нэг үйл ялэг байгаа үедээ тийм учраас онцлогдож чадахгүй яваад байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр магадгүй ийм өөрчлөлт шинж тэмдэг илрээд энэ удаа гэдгийг хэдий хэр хугацаанд одоо ингээд доктортой үйлчлүүл анхаарч мэрэгжлийн байгууллагт хандах. Одоо зүгээр л одоо юм ярьж агаад одоо таны нэгдүгээр мэдээж эцэг гэхдээ 60-аас дээш настай, ахмад настай байгаа. Тэгээд даралт хэсэг юм гэхдээ ч махраг хууч хасарсан бол та анхаарах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь ээж аав нь юм ярьж байхдаа одоо ингээд дөнгөж ярьсан юм мартах те хүний нэрийг ингээд ярьчаад хэлж байхдаа ойлгосон юм шиг болчиход юу ч ойлгоогүй эргэж асуух, нэг юмаа давтаж асуух, нэг юмаа давтаж ярих те. За эсвэл бол одоо ойлгомжтой юмыг ерөөсөй ойлгохгүй болох ч юм ингээд нэг тийм тээвэрхүү шинж тэмдгүүд ажил бол та бүхэн ерөнхийдөө бол авчрал үзүүлэх хэрэгтэй л гэсэн юмч нарт. Тэгээд ер нь бол яг хуу 60-аас дээш наснд нэгэнт уурах тарих өөрөө зүнхэхгүй ч гэсэндээ уурах тарих хэмжээгээрээ жижигэрнэ, үйл ажиллагаанд буурна. Угаасаа бүх эрхтнэстэй буурж байгаа. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө эцэг ихтэй амар сувлалд эрүүл агаарт гарган дээрээс нь тархитгааны үйл ажиллагааг дэмжих цусан ангам сайжруулах тэр эмчилгээнүүдэд бас илүү жилдээ ядаж нэг удаа хамруулвал сайн мэдрэл хамгаалах юмнуудыг заавал зүнсэн зүнээгүйгээр за дээрээс нь болохоор нөгөө эрүүл хоолд эрүүл амьдралын маягаар хангах. За тэгээд боломжоор үеийнхээ ахмад таснуудаа найзуулах чадвал дээрэс нь өөртөө ч гэсэндээ эргэж тойрох те юм боломжоор ярих ер нь харилцаанд сайн орохыг хичээвэл зүгээр. Залуу наснд ер нь тохиолдож ирсэн
байдаг. Энэ нь болохоор нэг удам зүйтэй холбоотой. Тэгэхээр нэг гэр бүлд өвчлж исэн хүмүүстэй байх тусмаа бас залуу наснд тохиолдох тийм онцгой тохиолдлууд бас гарч болно. Гэхдээ энэ бол маш бага, нийт Альцгеймерийн тохиолдлын нэг 5 орчим хувийн л илүү залуу наснд тохиолдно гэдэг. Тэгэхээр ховор гэхдээ гарч бас байж болно. За тэгэхээр сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Альцгеймер буюу тэнэрлэлийн өвчин ер нь одоо шинжлэх ухаанд хэрхэн яаж судлагдж байна, онцлогоо эмчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь ямар байгаа талаараас манай иргэд үзэгчдэд мэдээлэл, танин мэдхийн зөвлөгөө мэдээлэл хүргэсэн танд маш их баярлалаа. Баярлалаа, урьж орсоос нь баярлалаа. Хамтрагч